Заримдаа надад нэг тийм маш хүчтэйгээр тийм бодол төрдөг. Энэ бол арх ухт ухаа бодол. Салам уумаар санагддаг гэж байна. Салгалтлан уумаар тийм хүчтэй мэдрэмж төрдөг гэж. Тэгээ би нэг тийм 24 цагийн тийм нэг юутай. Дадалтай. Нэг тийм дадлыг бий болгосон гэж. Тэгээ энийг яг би өөрөө зохиоцсон гэж байна. Тэгээ маш олон хүмүүсийн одоо туршлагаас нэг ийм сайн дадалтай болсон гэж. Тэгээ энэ дадлыг одоо бий болоход маш их цаг хугацаа орно мэдээж. Бас их хүчин чармаалт хэрэгтэй. Бас тийм хүсэл хэрэгтэй гэж. Тий. Магадгүй тийм чин хүсэл гэж хэрэгтэй гэж бодож байгаа. За надад бол тэгж мэдрэгддэг тийм байсан гэж. Тэгээ би эргэн тойрон одоо харилцдаг хүмүүсээ хүрээллийг арх уудгүй хүмүүсээр бүтээсэн гэж. Би энийг шийдвэрлэж чадна. Би энэ шийдвэрт хүрсэн гэж. Яагаад гэвэл энэ миний дараачийн хэлэх зүйл гэж. Энэ бол би өөрийнхөө хувь тавиланг бас бичиж болдгийн нэг тод жишээ гэж. Мэдээж арх уугаад магадгүй тэр салгалсан хүрнүүдээс одоо ялгахдахгүй болох юм бол миний хувь тавилан тийм байх болно гэж. Би арх уухгүйгээр өөрийнхөө амьдралыг бүтээснээр би өөрийн хувь заяаг эрүүл сарвалаар бүтээж байгаа. Мэдээж алдаа оноотой байж болно. Ихтэй эрүүлэр гэж байгаа. Бүх зүйлийг гэж. Тэгээ яг нэг тийм 24 цагийн ийм энэ арх уухгүй байх гэдэг найдварыг хадгалах замаар маргаашийн 24 цагт хүрдэг тэр итгэлийн тухай хуваалц гэж бодож байна. Маш олон хүмүүс архигүйгээр амьдарч сайн сайхан одоо амжилтанд хүрдэг ч гэдэг юм уу. Ямар нэгэн зүйлийг хүнд хэцүү цаг хугацаа ч гэсэн даван туулдаг ийм туршлагууд байдаг гэж. Би үүнд суралцж яваа нэгэн гэж суралцж яваа. Энийг би зохиосон бол биш гэж. Би энийг бол хэрэглэхээр шийдсэн юм хүн баг. Тэгээ магадгүй зүгээр энэ арх дарснаас холдъё гэсэн хүсэлтэй хүн байвал бас зүгээр би өөрийнхөө энэ арга технологиг гэдэг юм уу те өөрийнхөө биш шүү. Энэ өөрийн суралцж яваа энэ арга технологиг бас хуваалцаж болно гэж байна. Мэдээж архины асуудал хүнд гэж. Би үл өнгөрсөн хугацаанд эндүүрэл тэнэглэл хоёр тон эзэмдүүлсэн нэг тийм одоо 40 гарсан зөнөөрөл гэдэг юм уу да гэж бодож байгаа. Тэгээд энэ зүйлийг шийдвэрлэхийн тулд би нэг тийм шийдвэрт хүрсэн гэж. За энэ нь өөрөөр хэлбэл ийм амархан биш. Гэхдээ маш амархан гэж. Тэ. Одоо бол амархан санагдаж байна. Урд нь бол тийм байгаагүй гэж. Мэдээж би 20 гаруй жилийн хугацаанд одоо архины хамааралтай байсан гэж. Тэ. Хамааралтай гэж байгаа шүү. Архичин байсан гэсэн үг биш гэж. Ер нь найз нөхдүүд ямар нэгэн одоо хүлээн авалч гэдэг ямар нэгэн баярт бол очоод бол эдээс татгалздаггүй тийм одоо нэгэн байсан гэж. Үүнийгээ хүлээн аваад хүлээн зөвшөөрөөд энэ зүйлээсээ холдохыг хүссэн чин сэтгэлээсээ гэж. Ийм шийдвэрт хүрсэн хүн гэж. Мэдээж нийгэмд одоо сая бас одоо архины асуудлаас болоод аваар осол гарсан. За мэдээж архитай бол тийм сайхан зүйл дагалдаж явдаг гэж. Гэдгийг бол бүгд л мэдж байгаа. Тэ? Сэтгэл готрол, аваар осол, тэ? Зодоонуудаа, гинт хэрэг, тийм ээ? Садрал самуу өөр юу гэдгийг. Ер нь бүхэл одоо муу мухай зүйлийг хаяглаж болно гэж. Өөрөө тийм хаяглагдсан байдаг гэж. Архины шошгон дээр хаяглагдсан байдаг. Би түүнийг уухаасаа өмнө олж харддаг гэж. Гэхдээ уусны дараа тэр зүйл бидний амьдрал дээр шошго болон хаяглагддаг гэж. Бодит байдал. Гэхдээ бидний нөхцөл байдал үүнийг хүлээн зөвшөөрдөг гэж ойлгож байна гэж. Оюун ухаан өөр зүйл өөрөөр ажилладаг.
оюун ухаан бол нэг тийм шинээр төрсөн, шинээр бий болгосон дадал зуршлаар л ажилдаг. Сайн дадлыг бий болгох юм бол таны амьдрал сайн байх болно. Муу зуршилд удирдуулах юм бол таны амьдрал уудах болно. Ерөөсөө бодит байдал. Бид бүхэл өөрөөр хэлэх бол гэдэг юм. Нөгөө өнцгөөс нь харах юм бол өөрсдийн хэлсэн үг, үйлдэл бодсон сайн муу бодлынхон үйл магадгүй тэр үрээр маргаашийг угтдаг. Ерөөсөө хувь тавилан гэж юм. Тэгэл болоо. Гэхдээ энэ зүйл бол тийм амархан бас биш гэж. Гэхдээ энэ зүйлийг өдрөөр маш багаар зөв одоо дадал суйрлуулах юм бол энэ маш хялбар, маш амар байна гэж боддог. Би тэгж хийдэг гэж. Тэгээ би өөрөө өнөөдрийг харж л би өчигдрийг ч бас харж. Би маргаашийг ч бас ингээ зургалж харж. Тэ. Энэ зүйл би энийг ингэж хийн гэж би хизээж төлөвлөдөг гэж. Зүгээр энэ оюун санаа, оюун ухаан өөрөө энэ зүйлийг бүтээдэг, хийдэг. Ягаад гэвэл энэ дадал. Би өнөөдөр хинэгний гомдоохгүй, би өнөөдөр хинэгийг таймаргалтахгүй, би өнөөдрийг өөрийнхөө хамгийн сайн хувилбараар хичээнэ гэж. Тэгэж бүтээн. Илүү сайн байхыг. Харин маргаашийн өнөөдөрт зориулсан хөтөлбөр надад байгаа. Тэр зүйлийг оюун санаа өөрөө хийнэ. Би заримдаа өөрийн мэдлэгүү оюун ухаанаараа шийдэж чадахгүй зүйлээ шийдвэрлсэн байдаг. Энэ бол сайн үр. Энэ сайн үрийг би бүтэн 365 хоног үйлдсэн учраас энэ зүйл надад бий болдог гэж боддог. Юу ч би ингэж хийн, тэгж хийн гэж би амлаагүй. Хэндэж би ямар нэгэн зүйлийг амлах боломжгүй. Гэхдээ би хичээдэг гэж. Энэ хичээл зүтгэл өдөр бүрийн цаг, хором, мөчүүдийн энэ уулзрууд миний зөвхөн зөв бодрол, зөв үйлдэл, зөв үг энэ зүйлүүд миний хувь тавилан. Би энэ зүйлд итгэдэг. Бусдаар бол хин нэгэн бурхны ч гэдэг юм. Магадгүй би ямар нэгэн шуналтай залбирлч гэдэг юм. Энэ зүйлүүд шийдвэрлэхгүй гэж бодож байна. Яг энэ миний шинээр суралцж яваа. Тэр дадал зуршил. Ингэж нөхцөл байдлыг бодит байдал дээр ингэж харуулж. Маш олон хүмүүс зүгээр эсэргүүцэгч гэдэг юм уу тэмцэх хандлагатай байдаг. Би бол анхнаасаа хэлж байсан. Би бол тэмцэх чанартай хүн бол биш. Эсэргүүцэгч биш. Би зөвхөн нөхцөл байдлыг бодит байдал дээр хараад өөрийн тал тухамсраар илэрхийлж өөрийн оюун санааг чөлөөлөхийг оролдож байгаа нэгэн гэж өөрийгөө дүгнэж. Бусдаар бол ямар нэгэн юмыг эсэргүүцээд тэмцээд ингээд бухимдаад энэ зүйл өөр зүйл гэж. Аль болох эрх чөлөөтэйгээр өөрийн сүнсний ч гэдэг юм уу, өөрийн даалгаврыг ч гэдэг юм биелүүлэхийг магадгүй илэрхийлэхийг хүсэж байгаа нэг тийм ухамсар гэж бодож байгаа. Энэ нь зөв ч гэж болно, буруу ч гэж болно. Гэхдээ энэ бол миний амьдралын цаг хугацаа. Өвдөл энэ.